За сайн байцгаана уу. БТД институтын Монгол Үгийн багш Эрдэнэхүү байна. За эрүүл мэндийн хувьд хүүхдүүд насан турш хэлтгүү юугаар онцлог гэхээр одоо нөгөө хүмүүс хүүхдүүд бүгдээрээ л ингээд нөгөө ухаалаг уцтай, дэлгэсний хамааралтай болцсон. Тэгэхээр зэрэг хөдөлгөөн маш их багассан тийм үү. Тэгээд дээрэс нөгөө офисын ажил хийдэг хүүхдүүд маань удаан цагаар сууж хичээлээ хийдэг учраас энэ мөр, цээж, гар маш их чилдэг. Одоо нөгөө насан турш хүмүүс маань хуин хөөрөөд байна гэх мэтчлэн. За хүүхдүүд дээр бол ингээд нөгөө бүхтийх ч юм уу те бас нэг жоохон бие махбодын үед хөгжлөн жоохон удаашрах гэдэг юм уу. Тэр талаасаа бол одоо жишээ нь Монгол Үгийн ингээд хөдөлгөөнүүдийг задлаад зөвхөн одоо энэ чинь цээжний хөдөлгөөн гэхэд тусдаа, мөрний хөдөлгөөн тусдаа, гарн дээр ихэд одоо хурууны, бугуй, тохоо гэдэг ингээд маш олон тусдаа баялаг хөдөлгөөнүүд байгаа учраас эдгээрийг системтэйгээр ингэж задлж ингэж алхам алхмаар үргэлжлэхээр аял онцлогтой байна.